За ээлжийн оноонд хамгийн ямархан өргөдөг үнэртэй усаа. За энэ үнэртэй усаа 3 удаа ингэж цацаал. За тэгэл ер нь бол шалгалтаа өгөхөд маш хурдан оноонд хүрэх боломжтой. За мэдээж нэргэн байлаа. Тэгэхээр бидний хувьд бол тасралтгүй суралцаж өөрсдөө сайжруулсан үндсэн дээр IELTS-ийн төгрөг оноогоо авдаг гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. За өнөөдөр бүгдээрээ Батчаа багштай Word гэдэг үн цэнтэйг суудахтай үгний 3 чухал хэрэглээг суралцъя. За нэгдүгээр хэрэглээ бол хамгийн нийтлэг бөгөөд хамгийн агсан түвшний англи хэлэн дээр ашигладаг хэрэглээ байгаа. За to be үлэг орж ирээд word гэдэг үг орж ирээд өөрөөс нь араас нь орж иж байгаа үлэг ing буюу жирүүн төвлөрөөр гарна. За жишээ бол this book is worth reading. За энэ ном нь бол унших үс юм аа. Унших нь үн цэнтэй юм аа. Унших үс юм аа гэсэн утгыг гаргаж байгаа. За дахин нэг жишээ бол the movie is worth watching. За тухайн киног үзэх нь зүйтэй юм аа. Үзэх нь чухал, үн цэнтэй юм а гэсэн утгыг гаргаж байна. За мэдээж бид нэр үгүйсгэл дээр ашиглах боломжтой. За жишээ нь the place is not worth visiting. За тухайн газар нь бол очиж үзэхэд тийм ч үн цэнтэй зүйл бишээ гэсэн санааг гаргаж байна. За хоёр дахь чухал хэрэглээ бол бид нэр word гэдэг үгний араас it гэдэг pronoun буюу төлөөний үгийг ашиглаж тогтмол ашиглав. За жишээ нь аялал үн цэнтэй байсан гэж хэлхийн тулд the trip was worth it. За эсвэл бол тухайн киног үзэх нь watching this movie was worth it. Үзэх нь үн цэнтэй байсан. Studying hard is worth it. Шаргуул суралцах нь бол үн цэнтэй. За тэгэхээр word аваад араас нь it гэдэг pronoun буюу төлөөний үгийг ашиглаж бид нэр илэрхийлэх боломжтой. За гурав дахь хэрэглээ бол бид нэр word гэдэг үгний араас бид нэр үнийн дүнг бид нар залгаж бичих боломжтой. За жишээ нь the house is worth $100,000. Тэгэхээр тухайн байшин $100,000 үнэтэй. And this painting is worth a lot of money. Тухайн буддаг нь бол тийм ээ тэр будалт нь бол маш их мөнгөний үнэтэй. За энэ байдлаар бид нар үнийн дүн дээр ярих боломжтой. За ойлгосон бол багштай та бүхэн нэгэн өгүүлбэрийг орчуулж комент хэсэгт оруулж өгөөрэй. Тухайн музейд очиж зочлох нь үн цэнтэй байсан. Цаг хугацаагаа зөв тохируулж оруулаарай.